Монголын технологийн салбарт харин нэг эерэг мэдээлэл гарсан. Юу гэхээр Монгол улсад хиймэл оюуны технологийн хөгжлийн баг шинэ үеийг эхэлж байна гэж шинжээчид хэлж болохоор тэрний юу гэхээр Eguine аппликейшны шинэ хөлбөр нээлттэй хийсэн. Энэ олон нийтийн хэрэглээнд албан ёсоор нэвтэрч байгаа юм байна. Eguine chat application хэрэглэгчийн асуултад хариулах, орчуулга хийх, математик тооцоо бодох, код бичих зэрэг маш олон төрлийн дүн шинжилгээ гарах үйлдэлийг гүйцэтгэх чадвартай ийм ухаалаг туслах гэж хөгжүүлэгчид хэлж байна. Шинэ хөлбөр нь local буюу дотоод мэдээллийн системтэй болсноор онцлогтой. Жишээлбэл хэрэглэгч автобусны буудлын байршил, цаг агаарын мэдээллийг илүү бодиттой бөгөөд үнэн зөвөөр авах боломжтой гэж хөгжүүлэгчид онцолж байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Eguine нь Монгол хэл соёлыг ойлгох чадвартай, өгөгдлийн мэдээллийг дотооддоо хадгалдаг анхны үндэсний хиймэл оюуны платформ болж байна. Хиймэл оюуны үндсэн технологиг бие дааж сурган хөгжүүлсэн нь Монгол улсын энэ чиглэлд өөрийн хэл өгөгдөл дээр ажиллах чадвартай улс болсныг бас нөгөө талаас харуулж байна гэж хэлж болох бах. Хөгжүүлэгч Eguine оюун компани мэдээлснээр энэхүү системийг Bolorsoft, Chimiga Systems компаниудын хамтын судалгаа хөгжүүлэлтийн үр дүнд бүтээж байна. Харин цаашид энэхүү боловсрал төрийн үйлчилгээ, хувийн хвшлийн олон салбарт ашиглахад боломжтой байж болно гэж хөгжүүлэгчид үзэж байгаа юм байна.